2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа бол хэрэгжих болоогүй байна гэдгийг өнөөдрийн томилгооноос ер нь бол харж байна. Тэгэд энэ асар харамсалтай л байна л да. Учир нь ерөнхий сайдыг өөрийнхөө баг бүрэлдэхүүнийг бүрдүүлээд бас залуу хүний хувьд эрс шинжилэл хийгээд ажиллах болов гэдэг хүлээлттэйгээр таныг ерөнхий сайд болохыг дэмжсэн. Гэхдээ энэ баг бүрэлдэхүүнийг хараад бол танаа засгийн газрыг бол дэмжиж ажиллаж чадахгүй байна гэдэг дүгнэлтэнд бол хүрж байна. Тэгэд яагаад вэ гэхээр гайхал байна. Ер нь бол Б2 одоо сайдаас л асуумаар байна л да. Таны эхлүүлсэн байсан тэр олон хулгайн ажлуудыг чинь одоо энэ амар сайхан сайд одоо болох гээд сууж байна. Энэ хүн үргэлжлүүлж явах болов? Та энэ дээр юу гэж бодож байна? Бас ингээд 5 жил тасралтгүй ажилласан жавхлан сайд маань ажиллаа өгч байгаа юм байна. Тэгэд үргэлжлүүлээд ажиллах хүн ядахтаа нэг санхүү баланс уншаад чаддаг мэрэгжлийн туршлагатай хүмүүсүүд энэ Монгол Ардын нам дотор байдаг юм уу гэдгийг би бас гайхаж байна. За Чойжл сүрэн сайд маань ажиллаа өгсөн дээр бол баяртай байна. Одоо ингээд даргаландаа болондоо гээд станц дээр авчираад ном уншуулаа суугаад идэг байдлаасаа нэг гарах болов уу гэдэг бол хүлээлт үүсэж байна. Тэр утгаараа найдлаа гишүүн маань хэрвээ томилогдох юм бол энэ эрчим хүчний салбар дээр бол эрс өөрчлөлтүүдийг зоригтой хийгээсэй гэж хүсэж байна. Ягаад гэхээр энэ төрийн өмчт компаниуд дээр нь үүрэлсэн энэ ажлын байрны давхардл, хийдэл, ажил хийдэггүй ирнэ цалин аваад явдаг хүмүүсийг цомогтгооч гэж Чойжл сүрэн сайдд хэлж яхад үгүй би цайд байхдаа энэ олон хүнийг цомогтгооч чадахгүй гэж хэлдэг ийм тайлбар тайлдаг байсан. Тэгвэл та очиод энэ төрийн өмчт компаниудын ашигт ажиллагаа дээрээс нь бүтцийн оновчлол дээр нь шууд алхмууд хийгээд явах бэлэн судалгаа бүр тайлангууд юмнууд нь байгаа. Тэгээд тэрийг хэрэгжүүлээд яваасаа гэж хүсэж байна. Яагаад гэхээр өнөөдөр манай Монгол улс тулгамдсан 1 номерын асуудал эрчим хүчний асуудал байна. Дулаан цахилгаангүй өвлждөг болчлоо. Тэгээ байж л бид нэр туулын хурдны замд 2.3 их найд төгрөг зарцуулна гэд суугаад байна. Учир нь ерөнхий сайд энэ дээр ямар бодолтой байгаа? Энийгээ бас хэлвэл сайн байна. За ерөнхий сайд хариулъя. За гадаад орчин геополитикийн нөхцөл байдал ийм байгаа үед гадаад хямралыг бол бид нэр дотоод сахилга бат ив нэгдлэр л давж туулах ёстой. Тийм ч учраас засгийн газрын тогтвортой байдал бол надад бас юунаас илүү эрхэм байна. Бидний энэ дотоод зөрчил зохион байгуулалтгүй сахилга батгүй байгаа байдлыг гадаад орчин бол ойлгохгүй. Тэгэхээр дотооддоо илүү сахилга баттай хариуцлагатай байхыг одоо бид эрхэмлэх ёстой. За гишүүд маань бас эрт дүгнээд яг уу би бас тодорхой хугацаанд кабинетад хэрэгүүлээд ажиллая. Тэгээ та бүхэн хяналтаа тавь, дүгнэ. Эргэлзэх шүүмжлэх нь бол эрхчлөөт нийгэмд бол хэвийн үзэгдэл. Тийм болохоор би эрүүлэр хүлээж авна. Ажлаа юутаж эхлэе. Цаг хугацаанд нь та бүхэнд тайлангаа тавья. 2025-аас 2030 оны улсын хөгжлийн үндсэн чиглэлийг их хурл баталсан. 5 жилийн чиглэлийг би өөрөө бичсэн. Тийм учраас би индикаторуудтай түүгээр ажиллаа үнэлүүлнэ. Тэгээ энд байгаа кабинетийн гишүүдийг бас та бүхэн харж байгаа. Сайн муу хэлүүлээд улс төр тал үзэж халуун чулуу долоосон л улс төрчд. Тийм учраас нэг сошиалын сенсацаар амьдраад байхгүй урд ажлаа хийгээсэй л гэж би бодож байгаа. Тэгээ амьдрал мэддэг хүмүүс. Манай кабинет бол ичэд их гайхамшиг бол амлаж чадахгүй. Энэ хүмүүс бол эерэг зөөлөн цаг үед огт сайдар томилогдоогүй. Хамтдаа салхишуурга сүрж ажиллахаас илүү гал атгах хүмүүс. Тэгэхээр улс төрд олон жил чанагдсан ард түмнээсээ сонгогдсон төмөө олондоо ажил үйлсээ үнэлүүлээд дүгнүүлээд ирсэн ийм л улс төрчд. Тэгэхээр нэг сошиалоор нэг сенсацанд хөөгдөөд эсвэл нэг хэдэн өдрийн ачаал даахгүй гал ус руу орж чадахгүй тийм хүмүүс байхгүй гэж би бодож байгаа. Тийм учраас хариуцлагатай үед суралцаад байх цаг байхгүй. Тэгээ анхын шатнаас нь ахуулаад бүх төвшөнд төрөр улсдаа олон жил ажилласан улс төрчид учраас ачаа үрнэл гэж би сонгосон. Тийм учраас бүгдээрээ л тойргоо сонгоцсон гişүүд бүгдээрээ л одоо төрдөө багада 20-с доош жил ажилласан ийм л одоо кабинет бүрдүүллээ. Тэгээ ми 4 чөлөөлтийн бодлого тантай би санал нэг байгаа эрчим хүчний салбарыг бол би тэргүүлэх чиглэл болгоно. Тийм учраас бол энэ ногоон хөгжлийн чөлөөлт гэдэг бодлогоо дэвшүүлсэн, их хурл тогтоол гаргасан. Сэргээгт эрчим хүчний тархмал өгөө үсрийг дэмжих, энэ эрчим хүчний алдагдлаа бууруулах чиглэлээр бол дэвшилтэд үзэл санааг эрхэмлэнэ. Тэгээ өнгөрсөн хугацаанд хийж исэн ажлуудаа үргэлжлүүлнэ.
авилгын эсрэг чөлөөлт, эрх зүйн чөлөөлт, эдийн засгийн чөлөөлт гэсэн дөрвөн чиглэлээр одоо хурдтай шуурхай ажиллана. Тэгээ та бүхэн маань бид бас эрг зөөлөн цаг үе биш. Энэ салхи шуургыг бол даваад ард түмэнтэйгээ хамт гарнаа. Тэгээ та бүхэн бас шүүн тунгаагараа л гэж хүсье. За би бол их үнцэнээр олон үннийг илчилсээр ирсэн, сая бас илчилж байгаа юм устөрч. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг өнгөрсөн парламентын үед ил болгосон. Олон ч дайсантай болсон. За өнгөрсөн хугацаанд нийгмийн оюун санааг энэ оюун эрдэнэ ба түүний ах 15 давхрын дээрэмчид яаж бузарлаж гүтгэлгийн хар одоо ийм зохиолуудаар нийгмийн оюун санааг бузарлж байсан бэ гэдгийг нотлсон өдрүүд болж өнгөрсөн. Энд би өөрөө улсын ерөнхий сайд байсан. Манай намын дарга байсан. Ийм амьд тороол өөрөө байсан гэдэг. За. Тодруулах болцсон уу? За гүйцэг хариулж. Одоо намайг миний огт уулзаж үзээгүй Баясгалан, Нямжав, Амундра, Сумьяозар нараас одоо нийлбэр дүнгээрээ хідэн тэрбум их найдын одоо хулгай авилга авсан гэж гүтгэж бичлэг нь байна. Би өгж гин, яг өгж гин. Тэр хүн юу ч өгөөгүй. Зохиолуудаа үргэлжлүүлсээр байгаа. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй. Энийг яах гэж хийсэн бэ гэдг нь өнөөдөр харагдаж байгаа. Хууль зүйн сайдаас энх хоёрыг л буулгачвал амь гарах гэж байгаа юм шиг өөр санагдаж байгаа. Сүнсэн зайлцсан. Энд нь одоо манай Арцсан намынхан бас одоо бити тусалчаасаа гэж би үзэж байгаа. Засгийн газрыг, улсын их хурлыг ард түмэнтэй За нэр дэвшиж мэд сайхан хариулъя. За зингэн гүшүүний асуултанд хариулъя. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал улс дүүсэд байгаа энэ нойрох дорнод дүүссэн зэвсэгт мөрөлдөнөөс дэлхийн нийтийн эдийн засгийн хүндрэл хүлээж байна. Ялангуяа оройд одоо шатах туслах материалын үнэсэх тийм ээ бодит хүндрэлүүд бидний хүлээж сангийн сайдаар ажиллаж ирсэн жавхлан сайд маань саажилсан ковидын хүнд үеийг давж гарсан. Энэ хүний бодлогыг хэрэгжүүлээд цааш нь засгийн газрын бодлогоо хэрэгжүүлээд явнаа. Мэдээж татвар төлөгчдийн орлогоор бүрдэж байгаа энэ төсвийн зарцуулалт нээлттэй ил тод хариуцлагатай байх ёстой. Энэ зарчмыг барьж ажиллана. За та бас ерөнхий сайдын танилцуулгаас анзаараагүй юм шиг байна. Миний хувьд санхүү эдийн засгийн дэвсгэрүүлэх гэсэн эдийн засгийн мэргэжилтэй. За өмнө сангийн яамдаас төсвийн хөрөнгө оруулалтын газрын дараагаар ажиллаж ирсэн. За мөн одоо төрийн нэрийн бичих. За гүйцэг хариулж. Салбарын сайд болон салбарын төрийн нэрийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн төсвийн шууд болон шууд зархичийг ажлыг өндөр хариуцлагатай ажлуудыг хийж ирсэн. Тэгээд сангийн сайдын ажлыг ерөнхий сайд одоо ачааны үндийн дүрээд энэ ажлыг бол одоо хариуцлагатай хийгээ болно. Тэгээд бас танд шаардлагатай бол дараа илүү нарийн мэдээллүүдийг эдийн засгийн үзүүлэлтээр гаргаж өгье. За. Амар сайхан нэр дэвшиж хариулъя. За би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Хуулийн сайд, хууль зүйн яам, тэр дундаа хуулийн сайд ялангуяа гэмт хэрэг зарга ярихгүй, бодлого ярина. Хуулийн хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүнлэгөөс оролцохгүй, нөлөөлөхгүй ийм шаардлага тавина. Хэрэг илрүүлэлт, мөрдөн байцаах үйл ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр,
шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын үйл ажиллагаа хинээс чараа тусаар ил тод нээлттэй явах, тэр дундаа шилэн байх. Тэгээд үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хангах, дээрэс нь хууль хэрэгжүүлэх ийм шаардлагыг тавьж ажиллана. Цаашдаа энэ нэгэн улс төрч улсын хурал төрийн ордонд яллагч шиг, хуулийн байгууллага шиг, мөрдөгч шиг асуудал. За гүйцэг хариулж. Битгий ярьдаг байгаасаа гэж би бодож байгаа. Энийг бид тасан зогсоох гэж ёстой гэж бодож байна. Хуулийн байгууллагуудыг бие даасан үйл ажиллагаагаа явуулах орчин нөхцлөөр нь би хангаж ажиллана гэж бодож байгаа. Хоорондоо уялдаа холбоотой ажиллана гэж үзэж байгаа. Төрийн ордонд улс төрчид түшээд төрч ёсныхоо эрхчүүд төрийнхөө бодлого шийдвэрийг гаргадаг. Хариуцсан салбарын хууль зүйн яам бодлогоо тодорхойлдог. Бусад харийн агентлаг, шүүх эрх мэдлийн байгууллагууд нь хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлдэг байх энэ зарчмыг хатуу барьж ажиллана. Хууль барьсан хүний өмнө хутга барьсан хүн хүчгүй гэдэг байсан бол одоо утас барьсан хүн хуулийн өмнө хүчгүй болж байна. Иргэний эрх зөрчигдөж байгаа. Улс төрчид өөрсдөө микрофоны ард улсын хурлын танхимд хулгай дээрэм ярьдаг, батлагдаагүй асуудлуудаар бие бинийгээ гүтгдэг. Хэрвээ гүтгсэн бол тэр нь тогтоогддог байх ёстой. Шүүх хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй бол хэн ч хэнийг